За өнөөдрийн богино хичээлээр шинжлэлч нарын түгээмэл гаргадаг 5 алдааны тухай ярилцъя гэж одоо бодож байгаамаа. Тэгээд та өөрөө ч юм уу эсвэл одоо танилуд чинь эдгээр алдаа гаргаж байсан уу? Жишээ нь шинжлэлч нарын хамгийн ихээр юуг мартдаг вэ гэдэг энэ асуултанд дохио өгөх, зай барих, игнээ солихдоо толиндоо харддаггүй байдал ч гэдэг юм уу. За жишээ нь шинжлэлч нарын хамгийн түгээмэл 5 алдаа бол дохио өглгүүгээр игнээ солих, урд машины зайг хит ойрхон барих, хурдаа зөв тохируулдаггүй, эсвэл хит яардаг. За замын тэмдэглэгэнд хангалттай анхаарал тавьдаггүй. За толиндоо сайн харлгүйгээр маневр хийдэг. Ийм эрсдлүүд байдаг байна. Эдгээрийг бүгдийг нь засахад энгийн зөвхөн тайван байж дүрмээ тогтмол мөрдөхөд хангалттай юм. Туршлагагүйгээс болоод өөртөө итгэлгүй эсвэл эрсдэлтэйгэр хэд зоригтой байдал гаргадаг. Зарим зам дээр бусдыг дагаж яваад буруу үйлдэл хийдэг ч юм тохиолдлууд гардаг. Инхээр бид бүхэн дүрмээ ягштал, цээжлэж одоо дадал зуршлуулах нь чухал байна.